2024 оны хувилбарын 33 дугаар даалгавар. За өгөгдсөн зөвлөд маань 5 3 4 за тойрог яриад тусна AD мантайг яриад тус болно. За олох нь болохоор AC олох талын уртыг олох нэ. За энэ бодлогыг огтлогчдын чанар болон Pythagoras теорем ашиглаад бодно. За энэ чанар маань болохоор энэ дээр бичсэн. За энэ хоёрын зай болон C2-гийн хоорондох үржүүр нь энэ болон энэ хоёрын хоорондох үржүүртэй тэнцв. За тэгэхээр биднэрт мэдэгдэж байгаа нь энэ хоёрын хоорондох цань дөрвийг мэдэгдэж байгаа. Энэ хоёрын хоорондох цань мэдэгдэхгүй учраас x-гээ тэмдэглэсэн. X. За тэгэхээр x дээр нэмэх нь 4 болох нь байна. За энэ хоёрын хоорондох цайг олохдоо DC-гээс энэ радиусын хасаад өчгөр энэ цай гараад ирнэ. За нэмчих юм бол энэ хоёрын хоорондох цай гарч ирнэ. За тэгээ орлуулад бичвэл юм болох нэ. За энэ дээр А дээр нэмэх нь B гэдэг бол за ийм теорем баг. За энийг ашиглаад чанарыг ашиглаад ийм хэлбэртэй орлуулж бичиж байгаа. За тэгвэл нөгөө тал дээр нөгөө талын дэрсэн тал дээр бичвэл за мөн адил BL гэдэг бол BD-гээс радиусыг хасаад өгчнө. Нөгөөх нь радиусыг нэмээд өгчнө. За болохоор энэ тэгсгэлээ. За энэ хоёрын хооронд нь системлээд бичих юм бол бодвол за хооронд нь хасах юм бол дараах хэлбэртэй гарна. За одоо энд биднэрт x-ийг олох шаардлагатай. За тэгэхээр одоо Pythagoras теорем бичвэл тэгшин зөвхт хоёр тэгшин зөвхт гурвалжин дээрээ. За энэ дээр бич. Тэгэхээр энэ маань A C D. Тэгэхээр энэ болохоор радиус бол. За Pythagoras теорем бичвэл юм болох нь байна. За энэ тохиолдолд бичвэл юм бол. За мөн энэ хоёрыг хооронд нь хасаад өгвөл за ийм хэлбэртэй болох нь байна. За тэгэхээр за энэ хоёр хооронд тэнцүү. Тэгэхээр тэнцвүүлээд бичвэл ийм болох нь байна. За тэгэхээр одоо A B гэдэг бол энэ хоёрын хоорондох цайн 8. Энэ нь болохоор энэ x дээр нэмэх нь 4 гэсэн үг. Тэгэхээр энд орлуулад бичиж байна. За тэгэхээр орлуулад бичвэл юм болно. За x дээр нэмэх нь 4 их томьёогоор задлбал ийм хэлбэртэй 4-ийн квадрат 8x квадрат. За x квадратууд нь хоорондоо хуваагдчихна. За тэгээд 8x-ийг уршаа оруулах юм бол энэ дээр нэмэх 8x байгаа учраас уршаагаар хасах 8x болоод за энэ хасах 24 байгаа учраас хойш орохороо нэмэх 24 болчихж байгаа. За одоо ингээд бодвол энэ маань за ингээд x нь 6. За тэгэхээр x дээр 4-ийг 6 дээр 4 нэмбэл 10 гарах нэ.